шүүг бол өстэй амьдрал дээр өстэй зүгээр юм бэлээ. Золбоо ТV бол ийм бэлээ гэж бичгэрч байна. Мэдчлэн улс төрийн зодон бүр үнэхээр аимшигтай болж байна. Дэргэд ч гэсэн одоо ингээд улс төрчдөө итгэхэ болцсон байна те. Тэгээд би ч бас YouTube чаналд орох байгаа бэ инх баяр ороод тэгээд маш ноцтой сэдвүүдийг бол хөндөж ярьсан байгаа. 95-аар зарж болно гэснийг 50-аас 60-ын хооронд ингээд зарсан гэсэн. Тэгэхээр цаана нь үлдэгдэл нь 40-оос 50% байгааз. Тэгээд тэр нь ингээд хаашаа явсан нь мэддэхгүй. Тим гэрээ хийсэн л гэд ойлгочиход болно. Сайн уу хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоо шинхэн бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээрээ хэдүүлээ яг одоо Монгол улсад болоод байгаа улс төрийн зодооны талаар ярих болно. Тэгээд та хэд мөний талаар харсан уу, хараагүй юу? Яг ингээл сошиал дээр ч гэсэндээ ингээл яг төрийн томчуудын бүр ингээд маш том юм үйл явдал гэх юм уу ингээд яг хоорондоо алалцаад байгаа нэг тийм үйл явдал болоод байгаа. Тэгээд хэдүүлээ энэ талаар ярих болно. За үүнээс гаднаас яг Монголын ютуберүүд донд нэлээд олон бас юм сенсацтай зүйлүүд гарч ирсэн байгаа. Тэгээд ийм хоёр том зүйлийн талаар хэдүүлээ яг одоо ярих гэж байна. Та нар маань ажиллаар болон аяллаар гадагш авах гэж байгаа бол дата TSM-ийн юуны сэмцгийн минээс аваарай. Тус газар нь та нартаа маш гоё 3 үйлчлэгийг бол санал болгодог. За нэгдүгээрт нь хамгийн найдвартай сүлжээ буюу гацдаггүй хамгийн хурдан интернетийг санал болгодог байгаа. За хоёрдугаарт нь хямд үнэ баталгааг буюу яг Монголдо хамгийн хямдаар нийлүүлдэг гэдгээрээс давуу талтай. Гуравдугаарт нь 204 орны дататай eSIM буюу бүр маш олон орны дататай eSIM-ийг маш олон багцын сонголттойгоор та бүхэндээ ингэж санал болгодгороо давуу талтайгаа шүү манайхаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Unisim цэгийн мэн Facebook пэйжээс болон Unisim цэгийн мэн веб хуудасаас авах боломжтой. Одоо хэдүүлээ хамгийн ихний сэдв рүүгээ буюу улс төртэй холбоотой сэдв рүүгээ орцгоё. За энэ бүхэн яг 3-7 хоногийн өмнө буюу 9 сарын 24-нд Улсын их хурлын гишүүн Б-ийн хоёр нь лавгийн тойм нэвтрүүлэгт орсноор энэ бүхэн бол эхэлсэн байгаа. За тэгээд та хэд маань лавгийн тойм нэвтрүүлгийг үздэггүй юу? Одоогоор яг Улсын их хурлын гишүүн Лото Самбууч урд нь яг Улаанбаал гэлний нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээл улс төрчдийг оруулаад асуулт асуугаад ингэж явдаг тийм нэвтрүүлэг баггүй юу? За тэгээд яг тэр нэвтрүүлэгт инх баяр ороод тэгэд маш ноцтой сэдвүүдийг бол хөндөж ярьсан байгаа. За үүнд нь болохоор одоо яг нөгөө нүүрсний хулгайтай холбоотой те яг 2022 2023 онд нүүрсний хулгай хэл бүр маш том юм болж исэн шүү дээ. Бүр 44 их 80 төгрөгийг нүүрсний хулгайд ингэж одоо энэ улс төрд байгаа хүмүүс авсан байна гэдэг маш том мэдээлэл яваад хүмүүс чагсаал хийгээд тэр чагсаалыг болохоор яг жүжигчин цогтоо ахтлаад нэлээд том үйл явдал болж исэн. Тэр чагсаалын үеэр хүмүүс ч ингээл та хэд нүүрснийхаа хулгайчдын нэрсийг зарлахгүй бол бид нэр өсөглөн зарлана гадаа хонно гэл бүр тэр хөхөө өвлийн хүүтэнд хүмүүс бүр гадаа хоноодсэн штэ. Бараг 12 сард илүү тэр хавцаа тийм том чагсаал болж исэн санагдаж байна. За тэгэл яг инх баяр гишүүн бол энэ талаар яриад за тэнгүүтээ нүүрсний одоо тэр хулгайчдын нэг том гэрчээсэн. Тэгсэн чинь тэр гэрчийн хүртэл ингээд 8 наснд нь хүрсэн гэдэг маш ноцтой тэр мэдээллийг хүртлэх тэр лавгийн тойм нэвтрүүлэг дээр бол ярьсан байгаа. Тэр компьютероос сурсан хүний талаар та эхэллээ шүү дээ. Тэгээд твит дээрээс бичсэн байсан сая хэлж байна. Энд юу н хуулийн байгууллага тухайн гарсан амиалт хохирогчулсан асуудал болгон дээр л анхаарал хандуулдаг. Тэнд тэгээд шалгалт хийгээд юм тогтоосон юм. Чандарсан гэдэг чинь юу гэсэн үг лээ. Та тэгээд бичсэн байсан. За, Адмирал компани гүйц захирал нь бол Бүгднамт Хятад улсын Хасбаатар гэж иргэн байна. Хасбаатар. За энэ хүн амар өсгөлэн болон чулуун загнаар бол одоо амар өсгөлэн ч өөрөө холбоогүй гэж ярьдаг. Чулуун загт сонсгол дээр намайг гүтгэхэд байна би холбоогүй гэж ярьдаг. Тэгэхээр Хасбаатар бол энэ авилгын хэргийн гол амьд гэрч. Энэ амьд гэрч амьд байх та. Нүүрсний сонсголд ороход бэлэн байна гэж хэлж ирсэн. Тэрээр мөн ерөнхийдөө тасан оюурд нь болон түүний ах Херо Баатар хоёрын талаар бүр маш том шүглийг бол үлээдэг байгаа. За үүн дээрээ болохоор Hero Entertainment-ийн 50% ингээд оюурд нь эзэмшдэг. Эхний entertainment нь болохоор төв офис нь гэрээгээ таврын 15 давхарт байдаг гэд одоо бид бүгд санаж байгаа бол яг нөгөө оюурдныг огцруулах чагсаал дээр гэрээгээ таврын 15 давхар ингээд ерөөсө цурам хийхгүй байна. Шүүн ингээд гэрлээ унтрахгүй төлөвлөгөө тактика боловсруулж ин зэрэг хүмүүс нэлээд ярьжсэн шүү дээ. Тэгээдсэн чинь яг тэр байршлаа бүр ингээд эзнийг бүр дарамтласаар хагаад маш хэмд үнээр авсан гэж бол хэлж илээ. За тэгээд яг төвд байгаа байршлууд гэх юм бол метр квадрат нь яг өнөөдрийн ханшаар 9-10 саятай байгаа гинэ. Тэгсэн чинь яг оюурд нь Баатар хоёрыг тэр метр квадратаа болохоор ингэж нөгөө эзнийг дарамтласаар хагаад 3 сая хэдэн зуугаар ингэж авсан гэж бас хэлж илээ. Надад бол бүр маш ноцтой мэдээлэлүүд ирж ирсэн. Хуваалцаж болох юм уу? Жишээлбэл гэргээ тааврын байна шүү дээ. 15 давхурт Hero Entertainment байрладаг. За энэ офс нь одоо 4-500 м квадрат гэдэг том нэг давхраар нь билээ шүү дээ тэр нэг байшингийнхаа.
нэг давхраар нь тэр чигээр. Энэ офисын 50% нь Хэрэг-Баатар, 50% нь оюун эрдэнэ нэр дээр. Өмчлийн нэр дээр. За хотын тим А зэрэглэлийн бүсийн метр квадраттай офис хэд байх вэ? 5-6 тэрбум руу өгөх үү? 5-6 тэрбум руу өгөх үү те. За 10 саяар бодоход. За надад бол энэ офисыг дээрнэж явсан гэсэн мэт л байна. Хин? Ерхий сайд ч нь үү? Намын даргач нь үү? За тухайн хүнийг өмчийн эзнийг цагдаа орж байгаа 7 хоног. Хэрэг үүсгүүлнэ гэж шахаад. Тэгээд одоо мөнгө өгнө гэсэн тийм зээлийн гэрээ гэсэн халахвчаар хилцлээ хийсэн. За тэн дээр нь үнийн дүн нь метр квадратын 3 сая 500-аар тооцсон. Хуучин байрны үнээр шүү дээ. Тэгээд нэгээс 1.5 тэрбум төгрөгийг Хэрэг Entertainment-аас энэ асуудал сая засгийн газар өсөлтөөс нөгөө гадаад загсаад хийгээд Тэг өнгөрсөн аврыг ирж тэ. тэр үеэр шилжсэн. Өөрөөр хэлбэл нөгөө асуудал нь энэ жагсаалын үеэр гарчвал баларчих вэ гэсэн сайд үүссэн байх үгүйсэхгүй. Тэгж байгаа тэр офисыг тим хямд үнээр Энэ бичлэг цацагдсны дараагаас Монголын улс төрд бүр нэлээд болоод байгаа. За үүний хамгийн ихнх нь юу вэ гэхээр яг энэ хоёр гишүүн энэ ярилцлагыг өгсөний дараа яг одоогийн Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар болохоор яг энэ хоёр гишүүнийг хууль зүйн сайдаар томилно гэдэг зүйл бол гарч ирсэн. За үүнийг нь эсэргүүцэх маш олон бас гишүүд гарч ирээд ингээд бөө юм болоод байгаа манайхаа. За үүнээсээ гадна яг сая ярьсан шүү дээ тий. Оюун эрдэнэ Баатар 2 гэл Хэрэг Entertainment гэдээ ярьсан. За Баатар болохоор яг нөгөө тамгагүй төр буюу Монгол хаан жүжигийн найруулагч гэдгээр одоо хүмүүсээс маш сайн мэдж байгаа. За тэгсэн чинь Монгол хаан жүжиг одоо бид бүгдийг бас мэдж байгаа. Нэлээд олон улс орнуудад бол тоглогдоод байгаа шүү дээ тий. За тэгсэн чинь яг тэр Монгол хаан жүжигийн гадаадад одоо ингээд сурталчилгаа хийх тэр мөнгө зардал нь Монголын одоо төсвөөс 7 тэрбум төгрөгийг одоо ингээд зарцуулагдсан гэдэг мэдээлэл бас яг саяхан гарсан байгаа. Тэгэл үн дээр нь Монгол хаан жүжигийн продюсер Баяр Цэцэг буюу бид бүгдийн мэддгээр Мисс Баяр Цэцэг 10 сарын 11-ний өдөр өөрийнхөө Facebook хуудас дээр маш урт мэдээллийг бол хийсэн байдаг. За үүн дээр яг юу гэсэн бэ гэх юм бол одоо энэ улсын хурлын гишүүн их баяр нь Монгол хаан жүжиг ингээд гадагшаа сурталчилгаагаа хийхдээ улсын төсвөөс 7 тэрбум төгрөг авсан гэж худлаа гүтгэжээ гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэд яг ингээд гадагшаа татгшоо явах тэр зардал нь яг хаанаас яаж гарсан бэ гэхлээр одоо ингээд Монгол хаан жүжигч хамгийн анх яг дотоод тамгагүй төр нэрээр тоглогдчихсэн шүү дээ тий. Яг тэр үедээ 108-удаа тоглогдсон буюу нийт 105,000 үзэгчдэд ингээд хүрсэн. За тэгэхдээ нэг тикетийг дундаж үнийн яг 100,000 гэж бодох юм бол бид нар дотоодосоо 10 тэрбум төгрөг буюу яг доллараар 2.8 сая доллар ингэж босгосон. За энэ мөнгө дээрээ нэмээд бид нар зээл аваад ингэж гадагшаа ингэж явж тоглолтоо хийдэг байсан юм аа. Тэгээд араас нь найруулагч Баатар гэдэг хүнд дургүй байж болно. Энэ улс төрийн томчуудын зодооныг үндэ мэдгүй байна. Гэхдээ өөрөө яг тус жүжигийн продюсерийн хувьд те иймэрхүү худал мэдээлэл гарсан тохиолдол яг баримттай нотлохоотой тайлбар юмыг цаг тухайд нөгөөд явах болохгүй байна гэдэг утгатай бүр маш урт постыг оруулсан билээ. Та мань хэрвээ орж уншия гэж бодож байгаа юм бол Баяр Цэцгийн тэр Facebook руу н ороод харж болно. За тэгэл яг хүмүүс үүн дээр нь яг юу гэж хүлээж авч ийн вэ гэхлээр мэдээч хэрэг дийлэх нь бол ингээд дургуун өнгөстэй бол харагдчихилээ. Яг энэ постн дээр нь бахан хаахаа дараал, ангри дараал те. За тэнгүүтээ бас ингээд комментэн дээр болохоор чип дээр ингээд ус төрөөр яах вэ маах вэ гэдэл зарим нь болохоор энэ хүртэл чи хүндэлж явдаг байсан шүү гэдэг комментууд бас харагдсан. Нөгөө талдаа Баяр Цэцгээс өмөрч байгаа хүмүүсээс харагдчихилээ. Энэ зүйлд ингээд Баяр Цэцэг бол ямар ч хамааралгүй штэ гэл те. Яг тиймэрхүү юмуд бол ингээд харагдсан манайхаа. Тэр үйл явдалтай бас Амундра холбогдоод байгаа. За Амундраг хэдүүл яг нэлээд олон жилийн өмнө их нэртэй 60 сая төгрөгийн цэцэг өгсөн гэд 60 сая төгрөний сарнаа өгсөн гэдгээр нь маш сайн мэддэг. За тухайн үед ингээд их нэртэй 60 сая төгрөний цэцэг өгчээгэл бүүн болол сошиал дээр нэлээд яригдчихсэн шүү дээ. Бас яг саяхан яг Амундраг Тэнгисийн ирэг дээр 24/7 шоуны оролцогч Мокота нийлсэн гэдэг мэдээлэл бас ингэ нэлээд яваад бас яг сошиал ингэ бүүн болсон байгаа. За тийм байдлаар нь хэдүүлээ Амундраг мэддэг. Энэ дээр Амундра яг яаж холбогдоод байгаа бэ гэхлээр за ерөнхий сайд Зандан шатар нүүрсний оптик гэрээнүүдийг ил болгосон байгаа. Бүр ингэ олон нийтэд ил ингэж зарлсан. За үүн дээр нь болохоор яг нүүрсний тэр гэрээнүүд дээр бод группийг төлөөлөөд яг захирал дээр нь Амундра гарын үсэг зурдаг байсан байгаа байхгүй юу. За тэгээд яг 10
10 сарын 10-ны өдөр зариг цаг имэн дээр орсон одоо нийтлэл тэр мэдээлэл дээр болохоор нүүрсний 29 гэрээ ил болсноос 26 гэрээг хийсэн бод группийн захирласан ийхүү мэдээлэл хийлээ гэдэг гарчигтай мэдээлэл бол орсон. За тэрээр Амундра нь намайг гэрчийн хамгаалтанд авчгаа мөнгө мөртөө бүгдийг нь олон нийтэд яриад өгье гэжээ гэдэг нийтлэл орсон байгаа байхгүй юу. Энэ яг юу болсон бэ гэхлээр Улсын хурлын гишүүн инх баяр ингээд сая лавгийн тайм нэвтрүүлэгт ороод нүүрсний хулгайн талаар нэлээд том шүгэл үлээсэн шүү дээ тий. Тэгсэн чинь Амундра өөрийнхөө Instagram хаягаараа инх баяр гишүүн рүү ингээд чат бичсэн байгаа. За энэ чатанд болохоор сайн байна уу? Би танд бүгдийг нь яриад өгье. Намайг гэрчийн хамгаалтанд аваад ярих боломж олгочих үнэн ганц л байдаг. Би яг үнэн ярина. Мөнгө мөртөө шүү. Олон нийтэд хандаад нээлттэй ярьчия гэдэг чат байгаа хгүй. Гэтэ энэ чатаа бүр ингээд өөрөө үнний тул маань хариу өгөөсөө дөө гэд ингээд стори байдлаар оруулчихсан. Тэгээ мэдээч хэрэг хүмүүс үүнийг ингээд скриншот хийгээд Facebook дээр ингээд тавиад бүр ингээд нэлээд юм бүүн болж бас сая гарсан байгаа. Үүнээс гадна Амундратай холбоотой дараагийн яригадаад байгаа зүйл нь юу вэ гэхлээр Монгол хаан жүжигийн ерөнхий продюсераар Амундра ажиллаж байгаа юм билэ. Тэгэд энэ нас ингээд олон нийтэд зарлагдаад бөөн юм болоод байгаа. Нүүрсний хулгай дээр ингээд Амундра байна. Монгол хаан жүжигийн продюсер дээр ч Амундра байна гэж бүр бөөн юм болоод байгаа байхгүй. За үүнээс гадна одоо яг Монгол хаан жүжигч нь Японд тоглогдож байгаа юм билээ шүү дээ. Тэгэд ингээд яг тайзан дээр ингээд уран бүтээлч давхуулсан зураг энэ төр Амундра бас ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэл хүмүүс үүн дээр нэлээд хил ам болгоод ингэж яриад байгаа. За үүнээсээ гадна бас ингэж яг Японд Монгол хаан жүжигийнхэн чинь ингээл яваал нөгөө Монгол соёл одоо хувцс юм Японд ингээд сурталчилж байна гэл нэлээд олон пост зурнууд явж байгаа штэ. За тэгсэн чинь яг тэр дунд нь ингээд байгаа хүмүүс нь болохоор мэдээч хэрэг найруулагч Баатар байгаа жүжигчд байгаа. За түүнээс гадна яг одоо улсын хурлын гишүүн асан анууч бас явж ирлээ. Тэгээд хүмүүс үүн дээр ингээд нэлээд бүр ингээд гайхсан байдалтай бол харагдсан байгаа. Монгол хаан жүжигтэй холбоотой дараагийн ярих зүйл маань улсын хурлын гишүүн номинтой холбогдож байгаа. За яагаад гэвэл яг өнөөдөр буюу 10 сарын 15-ны өдөр номин яг мэдээлэл маягийн яриаг сайтуудад өгсөн байлээ. За үүн дээрээ болохоор 2023-аас 2026 оны хооронд гадаад сурталчилгаанд 5.9 сая долларыг ингээд төсөөлсөн. За үүнээс яг намайг сайд байх үед 2.1 сая долларыг зарцуулсан. За гэтээ үүнээс нь Монгол хаан жүжигний одоо тэр сурталчилгаанд нэг ч төгрөг өгж байгаагүй гэдэг мэдээллийг бол хийсэн. Номин гишүүн бол оюун эрдэнэ засгийн газар байх үед яг сайдаар ажиллаж исэн хүн байгаа шүү дээ. Тэгэл яг тэр Монгол хаан жүжигийн найруулагч бол ялцчгүй оюун эрдэнэ төрсэн ахих нь ингээд найруулсан жүжигч гэдэг юм уу те. Тэгээ та хэд маань үүн дээр яг юу гэж бодож ийн гэдгийг манайхаа сэтгэл хэсэгт бичээрэй. Одоо хэдүүлээ нүүрстэй холбоотой дараагийн нэлээд сериусны яриа руугаа орцгоё. Нүүрсний одоо оптик гэрээнүүдийг олон нийтэд ил болгочихсон шүү дээ тий. За тэгсэн чинь улсын хурлын гишүүн Баярмаа 10 сарын 6-нд өөрийнхөө Facebook дээр нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээр болохоор харьбины хилцээр нүүрсний гэрээ номер 2 гэж байгаа. За 36 их найдын алдагдaltaй гих нүүрсний гэрээг нууцаас гаргаж хянан шалгах төр хорог байгуулахаар Ганбат Таштондог гишүүний хамт гаргасан санаачлагад үзэл санаандаа үнэнч 3 гишүүн маань нэгтлээ. Нийт 17 гишүүн зурж 15 гишүүн зурах үлдлээ. Айлын тал биржийн үнээс 5% хямдруулж авахыг хүлээн зөвшөөрсөөр атал яагаад 50 орчим доллар болчихсныг шалган судлах юм. Шудраг бос хулгайлал хувийн эсрэг тууштай байгаад баярлалаа гэдэг энэ постыг оруулсан байгаа хгүй. За яг үүнийг ярихын тулд хэдүүлээ эхлээд яг хэдийн хэмжээний одоо нүүрсийн яг хэдэн төрлийн нүүрс ямар гэрээ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байх. Тэгээд миний яг харснаар энэ Ганбат Лавгдооч гэдэг хүний пост байгаа байхгүй юу. За энийг бүр ингэж маш ойлгомжтой байдлаар тайлбарлсан байлээ. Тэгээд хэдүүлээ бас энийг яг одоо уншицгаая. За үүнд нь болохоор ингэж байгаа. Нүүрсний хулгайчаад нүүрснээс олон янзаар цус гаргасан байдаг. Одоо би зөвхөн нууцаас гаргасан гэрээг хараад та бүхний мэдэх ёстой маш жижигхэн хулгайг ойлгомжтойгоор тайлбарлаж өгье гэдэг пост байгаа байхгүй юу. За энийг болохоор 10 сарын 9-ний өдөр оруулсан юм байна. За тэгээд Амундра болон өөр нэг захирал нь гарын үсэг зурж авсан бод 1.6 тэрбум ам долларын дүнтэй ойролцоогоор 22.4 сая тонн нүүрсийг 2 гэрээгээр авсан мэдээлэл ил болвоо. Тонн тутмыг 60-аас 70 ам доллараар тооцож авсан. Уг нь тухайн үед нүүрс 110 ам долларын ханштай байсныг сонсгол дээр шинжээчид зарсан. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнээр 22.4 сая тонн нүүрс ойролцоогоор 2.4 тэрбум ам доллар байх ёстой байв. Гэвч 1.6 тэрбумаар тооцож Эрдэнэс 5 толгоогоос нууц гэрээгээр авчээ. За энэ дэрийг амар тодорхой байгааз манайхаа дэс одоо ингээд 864 сая ам долларын цэвэр ашиг хийсэн байх магадлал үүсч байна.
За 864 сая $. Гэдэг бол тухайн үеийн ханшаар тооцвол ойролцоогоор 2.7 их 80 төгрөг болно. Тэгээд энэ хүн бол энэ мөнгөөр яг юу хийж болох юм бэ гэд бас ингэж оруулсан байгаа байхгүй юу? 5 дугаар цахилгаан станцаа барьчих мөнгө, за 200 саяын байрыг 13,824 ширхгийг одоо тийм байрыг авах мөнгө, 24 саяын прус машин 115,000 ширхгийг авах мөнгө, за тэнгуүдээ эмчилгээ эмнэлгийн хэрэгслийн хөнгөлөлт одоо бүтэн жилийн урсгал зардлыг төлчих мөнгө, бүх багш нарынхаа цалин 3.5 сая болгох боломжтой тийм мөнгөнд дүүн гэж ингэж бичсэн байгаа юм л да. Тэгэд энэ бол зөвхөн мусан уулын буюу одоо тэр нийт одоо нүүрсний хулгай ингээд хилтерхий шүү гэж бичсэн байгаа байхгүй юу. Яг саяны постоор болохоор Баярмаа гишүүний эхний постыг нь тайлбарлах гад орсон. Тэгээ та хэд мөн ойлгосон баг гэж бодож байна. Би яг энэ бичлэгээ хийх гээд ингээд яг энэ хэдэж ингээд бичсэн бүх постнуудыг уншаал маш олон бичлэг энтерас ингээд үзэж байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө үнэхээр одоо үгийн ойлгоцсон. Гэтэ тэр ингээд шууд тайлбарлаж бас ингээд чадахгүй байгаа учраас яг саяны хүний пост ингээд яг хамгийн төхөмтэй, хамгийн ойлгоход хэлбэр юм шиг санагдаад та нартаа бол хүргэсэн. За тэгсэн чинь одоо нөгөө Баярмаа гишүүн чинь болохоор ийм тусдаа юм баг байгуулад одоо яг тэр гэрээнүүдийг ингээд шалгах төр хороо байгуулагдаад ажиллаж байна гэд пост оруулсан шүү дээ тий. Тэгсэн чинь яг өнөөдөр буюу 10 сарын 15-ны өдөр дахиад яг пост оруулсан байхгүй юу. За энэ дээрээ юу гэсэн бэ гэхлээр оюун урд нь ингээд 2022 оны 10 сарын 5-нд оптик гэрээ хийхийг зогсоох тогтоол гаргахаасаа хэдхэн хоногийн өмнө Гэлс Мэлс ингээд баахан оптик гэрээ байгуулжээ гинэ. Тэгснээ араас нь одоо яг энэ мэтээр өөрөө хийж нууцлсан гэрээнүүдээ өөрөө хянан шалгах төр хорог өрсөж байгуулахаар Гэлс Мэлс санаачилж ахлах нь бүхэл бүрэлдэхүүнд нь орох МОИХ-ийн хяналт шалгалтын тухай хуулиар ашиг сонирхлын зөрчилдөд тооцогдож хориглогдно угна гэж аахгүй юу. Тэгэхээр яг энэ хэдийн нүг төр хороо ингээд нөгөө хинэн шалгах төр хороо байгуулахаас нь өмнө оюун эрд нь тэр төр хороо байгуулчихсан гэдэг зүйлийг бол Баярмаа гишүүн бол ярьж илээ. Тэгээд бас яг энэ постн дээрээ болохоор одоо ийм нэлээд олон ийм одоо хавсралтуудыг оруулсан байгаа байхгүй юу. За үүн дээр болохоор яг оптик гэрээнүүд яг он сартаа бүр 2022 оны 9 сарын 21-ний өдөр ийм гэрээ ингээд хийгцэн гэдэг бүр ингээд мөнгөн дүнтэйгээ он сартаагаа гэрээнийхээ одоо нэртэйгээ гэх юм уу тийм хавсралтуудыг бол оруулсан бэлээ. Тэгэхээр энэ ингээд үнэн бол те үнэхээр амар гац. Өөрийнхөө хийсэн гар үсэг зурсан оптикд авсан засгийн газрын тогтоолоороо нууцад авсан гэрээнүүдээ өөрөө шалгана гэд одоо гар үсэг цуглуулад тэгээд сэмээрхэн саяны даваа гарагт аль хэзээ өгцөн байсныг сая бид нар өнгөрсөн пүрэв гарагт л мэдлээ. Тэгээ одоо нөгөө эмч нар багш нар ажиллагаа ингээл те тэтгэврийн цалингаа нэмнэ гэдэг тэнд бараг 600-700 мянган хүн гэтэл энд нэг хэдэн улс төрчид тэгээд 5 жилийн улс төрийн өндөр дээд сентид суучгаад тэгээд одоо юу хийгээд байгааг нь мэдчихгүй савсал хэвэл нууцд авчдаг. Тэгээд тэр нь бол Монгол улсад Монгол улсын эрх ашигын одоо эрх ашигт нийцэхгүй алдагдaltaй байх магадaltaй ийм гэрээгийн л хөтөр түргийн шалгаж нийт аралтай засаж залруулах хэмжээ авъя гэсэн ийм л бодолтой байсан. Тэгээд одоо харамсалтай нөгөө жагсаалыг бол булаадгийг нь бол мэднэ. Тэгээд төр хороог бас булаана гэж сансангүй. Тэгээд төр хороогоо бас булаалгах ч юу гэж бодоод сандрал явж байна. Бүр надад бол бүр үнэхээр бүр хэлэх үг олдохгүй байна. За тэгээд амарчингийн постуудыг бас хэлэх хэрэгтэй байх. Ингээд бүх энэ оптик гэрээнүүд ил болоод ингээд явсан чинь амарчин бас ингээд бүгдээрээ зайлцгаа энэ төр гэд постууд бас оруулсан мөлий. За үүн дээр болохоор хүүхдийн мөнгийг ингээд эднэр хулгайлсан байна. Багш эмчнэрийн цалин аль үшээний $2,000 хүрчих боломжтой байсан байна. За сайн сайхан амьдрах бүх боломжийг хулгайлсан байна. Бүхэл бүтэн улсыг 10 жилийн дотор цөөрүүллээ гэдэг пост оруулсан байлээ. Тэгээд би ч гэсэн үүнтэнд бол санал нэгдэж байгаа. Ингээд яг улсын их хурлын гишүүн Инх Баяр шүгэл үлээж гарч ирээд за үүнээс гадна өөрийнхөө сошиал хаягууд дээр буюу Twitter, Facebook дээрээ нэлээд олон одоо гэрээ контрактуудын одоо зураг бичлэгүүдийг гаргаж ирээд бол яриад ингээд үлээ үлээсээр л хэлээ. За тэгсэн чинь бас мэдээч хэрэг телевиз сайтууд яаж зүгээр байх вэ? Инх Баяр гишүүнээс ингээд яриа авъя гэл тэр болгон дээрээс ингээд яриа өгж байгаа бол харагдчихсэн. Гэтээ зүгээр яриа өгөх биш. Яг нэг юм гэрээ контрактууд гэх юм уу юм бичиг баримт гаргаж ирээд яг энэ дээр яг ингэсэн байгааз тэн дээр яг ингэсэн байгааз гэл өөрөө бүр ингээд гэрээнүүд ингээд яг гол хэсгүүдийг ингээд тодруулж модруулсан заяа. Яг тийм баримт нотлоготой юмнууд бол ярьж байгаа бол харагцсан. За үүнээс нь хамаарад ерөнхийдөө зандан шатар түүнийг яг хууль зүйн сайдаар томилох одоо тэр талаараа л ингэж сошиал яриас дуурсан байгаа. За тэгсэн чинь яг нөгөө талынх нь гэх юм уу
одоо ингээд яг намынхан доторх юм алцаан болоод тэнгуүдээ зандан шатрын засгийн газрыг бас огцруулъя гэж нэлээд юм бөө юм болж байгаа. Мэдчлэн улс төрийн зодон бүр үнэхээр аимшигтай болж байна. Тэгээд ард иргэд ч гэсэн одоо ингээд улс төрчдөө итгэхэ болцсон байна те. Бүгдээрээ л угаасаа ийм одоо хулгайчад гэж ярьдаг болцсон байна. За үүнээс гадна нөгөө нэг newsroom гэд пэйж дээр ингээд яг ард иргэдээс асуусан тийм бичлэг бас явж исэн. Одоо ингээд таад маань одоо энэ улс төрийн зодон юу гэж харж байна гэлтэй тийм бичлэг бас яваад ард иргэд бол угаасаа энэ төрийн өндөрлгүүдтэй итгэхэ болцсон гэдэг нь бол харагдчихжээ. Эсний хулгайч одоо төрийн толгойд их хурлын дарга ихэрч ман нам бол тэгэл тэр чигээр авилгачтай нам болж байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Бид нар ч одоо ингээл ээж авахын зодоныг харж байгаа юм шиг л байж шүү дээ ард юм. Тэгэхээр одоо тэрийг нэг тал руугаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ их хурлын гишүүн их хурлын дарга болчиход тэр хулгайч байвал энэ бол асуудал шүү дээ. Хэрв үнэхээр одоо биш юм бол тэрийг л нотлох хэрэгтэй. Би 1000 хэдэн удаа энэ одоо би тэгж бодож байна. Энэ хүн тийм мэдрэг гэж хэлээд бол ямар ч нэмэр байхгүй. Оюурд нь очиод авсан нэрсүүд нь өөрсдөө авсан нуугаад байгаа шүү дээ. Хав дараад бүгдээрээ хулгайч. Тийм учраас ингээд энэ биднийг авч чаддгүй байхгүй. Би тэгээд бас яг энэ хэдийн нэг хуралдааныг ингээ бүтэн сонсч үзлээ. Гэхдээ урд нь ерөөсөө тэгж үзээгүй байсан. Таад маань яг энэ одоо улсын хурлын тийм том хуралдаан ингээд нөгөө шууд засагддсан шүү дээ, телевизээр ч юм уу эсвэл одоо яг сүүлийн үед YouTube-ийн лайв өнтрээр айгүй ингээд засагддаг болсон мөлий. Таад маань яг тийм юмнуудыг хэрэг сонсдог вэ ер нь? Би урд нэг их сонсдоггүйс байхгүй юу? Яг ингээл Facebook дээр ч юм уу ингээд нөгөө катлцсан бичлэгүүд явж идэв штэ. Яг тэднийг сонсдог байсан. Тэгээд яг анх удаа тэгж сонсож үзлээ гэсэн чинь үнэхээр амар юм байл манайхан зөө. Миний яг тэр бичлэг үзсэн сэтгэл гэх юм бол энэ хэд чи ингээд би рүүгээ амар бухт юм блэ. Яг хинийхэн зөвийн гэж ингэж хэлэх айгүй хэцүү заяа. Чи тийм биздээ, тэр тэгээ эзтэй гэл нэг нь асуулт асуугаал нөгөөт нь хариулж явж байгаа мөртлөө бүр ингэ би рүү амар бухдаг. Бүр үнэхээр энэ хоёрын хинийхэн зөв хинийхэн буруу гэдэг харахад айгүй хэцүү бол харагдсан. Тэгээд би яг энэ хэд бол ард иргэдийн толгойг үнэхээр угаагаад сорцсон байна гэж бол бодсон байгаа. Тэгээд бид нар айл болох тэр чуулган хурлынх нь ингэ талар мэдээллийг сонсоод өөрөөсөө айгүй юм мэдээлэлтэй болох хэрэгтэй юм шиг бол санагдсан. Тэгээд бас нэг удаа сонсчихсан байхгүй. Яг сэтгэл судлалын нэг хичээлээр сууж исэн чинь манай багш яг хэлжсэн. Одоо ингээд яг сонгуулийн үеэр манай сэтгэл зүйч нар айгүй юм завгүй болчихдээ штэ. Сонгуул дээр бүр ингээд бүгдээр ингээд манай сэтгэл зүйч нарт ингээд айгүй хандаал те ингээд ажилтгаа гэдэг жаахгүй. Яагаад гэхлээр одоо жишээлбэл бид бүгд ийм барьдаг iPhone утсаа штэ тий. iPhone бол бүр ингээд яг хүний сэтгэл зүйдээр хийгдсэн утас штэ. iPhone барьсан хүн өөр утас барихад аюу хэцүү болдог те. Яг тэр шиг энэ улс төрчид бас ингээд өөрсдөө гарахын тулд өөрсдөө сонгогдохын тулд яг хүмүүсийн сэтгэл зүйдээр яаж ажиллах ёстой вэ гэдэг зөвлөгөө юмыг тэр сэтгэл зүйчдээс бас авдаг гэж аахгүй юу. Тэгэхээр бид бүгдийг мэдгүй бүр аюу юм том зүйлүүд бас байдаг бах гэж би бол хараад байгаа. Тэгэд миний бодлоор энэ улс төрийн зодон те одоо ямар нэгэн байдлаар тийм одоо бинийхээ аминд хүрч гэдэг юм уу тиймэрхүү болохгүй байгаасаа л гэж бодож чинь. Тэгээд бид нар бас өөрсдөө ирэхгүй тиймээс айдаг болцсон байна те. Таад маань тэгж гин үү эсвэл өөрөөр харж байгаа юу? Яг юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. Тэгэд энэ улс төрийн зодон бол ингээд цаашдаа бол үргэлжилсээр л байх болно. Тэгээд хэдүүлээ юу болох нь үйцэн харж л бай те. Үүнээс гаднаас нөгөө нэг багш эмчнэр маань одоо ингээд ажил хаялтаа зарлж байгаа, бас ахмадууд маань гэсэн ажил хаялтаа зарлж байгаа. Үүн дээр нь тэгсэн чинь бас нөгөө ерөнхий сайд зандан шатар яатсан байсан шүү дээ. Багш эмчнэрийн цалин нэг 10-аас 20% хүртэл нэмье. Ахмадуудын төвтөрийг 8% нэмье гэдэг зүйлийг бас ярьж илээ. Гэтэ одоо шууд нэмэхгүй юм шиг байлээ. 3 жил дотроо ингэж нэмье гэж байгаа байхгүй юу. Гэтэ ингээд боддоо 20% нэмлээ гэж бодоход одоо сая төгрөгийн цалинтай хүн бол нэг 200 сая нэмүүлээд сая 200 төгрөг авна гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд хүмүүсээс үүн дээр нэлээд пүнтэлтэй харагдсан. Нэмж байгаа бол дөрөвтойхон нэмэж энэ төр гэлсэн нэлээд тиймнүүд харагдчихсан. Тэгээд яаж ч утсан юмч багш нарын цалин бол үнэхээр нэмэх шаардлагатай гэж боддог. Энэ хоёр салбар бол бүр юун түрүүнд бүр хамгийн ихэнд анхаарах хэрэгтэй хоёр салбар шүү дээ. Яаж ч утсан. Одоо тэгэл багш нар гэл хэрэг сургууль хүмүүжүүлэгч нар те яаж ч утсан цалиныг нэмэх хэрэгтэй. За үүнээс гадна тэр эмчнэрийн цалин бага учраас бас яг эмчнэр эмнэлэг дундаа нэг юм авилгал яваад идэв шүү дээ. Одоо төрлөө гэхэд эмчтэй заавал нэг юм бэлэг өгдөг, заавал мөнгө өгдөг ч юм уу нэг тийм процесс яваад байдаг хгүй. Тэгэхээр мэдээж хэрэг энэ хүмүүс чинь хангалттай цалинтай болчих юм бол тэр авилгал гэдэг юм чинь өөрөө байхгүй болох байхгүй юу. Тэгэхээр бүр энэ хоёр салбартаа бүр заавал анхаарад одоо энэ хүмүүсийн цалин нэмээсэй л гэж бодож байна. Тэгээ тэр эмнэлгийнхаа бас ингэ тоног төхөөрөмжтэй тэр юмыг сайжруулаасай л гэж
бодож байна. Ингээд ярьсан чинь бас нэг юм ороод ирлээ. Тэрний үе гэхэлэр одоо намайг дийлэнх нь гадаадд ажиллаж амьдардаг хүмүүс маань үздэг шүү дээ, тий. Тэгээ би болохоор төрөхдөө яг нөгөө улсын имлэгт төрсөн байхгүй юу. За тэгээд тэр улсын имлэгийн байгаа байдал бүр үнэхээр амар заяа. Миний төрсөн имлэг одоо ингээд төрхийн өмнөх тасаг, төрсний дараах тасаг хоёр бол бүр үнэхээр хэцүү. Яг гайгүй нь бол яг тэр төрдөг тасаг бааш яг төрж байгаа тасаг тэр нь бол дэжгүй мэлээ. Гэхдээ би тэрийг болохоор яг ингэж одоо юу гэдэг энэ яам, эрүүл мэндийн яамынхан ч юм уу, эрүүл мэндийн салбарынхан тэгж янзлсан гэж бодохгүй байна. Одоо хүмүүс нөгөө нэг юм сайн үлсэн аян гэл те юм жүжигчд ч юм уу ингээл нэг юм хийгээд идэв ч те. Тэгж янзлагдсан бах гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд улсын имлэг учраас нэлээд дээр үеийн одоо барилга байсан. Тэнгүүд ингээл өөрөө нь хүртэл ингээл мөөгөн цөрчсөн заяа. Тэгээд зарим нь бол бүр суултур бэдгүй байсан гэд та нар боддоо. Бид нар чинь ингэж жирэмсэн амар том гэцтэй хүмүүс аа шүү дээ. Тэгээд суултургүй нөлтөө үнэхээр амар гад. Жирэмсэн том гэцтэй хүмүүсийг тэр суул дургүй нойлтой яаж ч бий зэсгээд байгаа юм те бүр үнэхээр хэцүү заяа. Нүуний нойлынхаа өрөөр ингээ оронгуучууд ингээ хаалга амар ингээ ойрхон за ер нь бол үнэхээр засвар хийх шаардлагатай болсон. Бүр тэр барилга байгууламжийг бүр үнэхээр шинжлэх болсон. Тэгээд төрсний дараах тасгуудан ч гэсэн яг л тийм хуучны мөөгөн зөрчсөн өрөөл багаахгүй юу. Тэгээд нойлын тэр үнэр танаар бол үнэхээр амар. Харин нэг төрөх тасаг нь бол яг нойл мойлн ч гэсэн айгүй юм шин. Тэ яг тийм шинэ гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд тэнд бол ялцчгүй засвар бол хийгдсэн бэлээ. За тэгээд уус төрийн талаар харгаа яг одоо энэ хүрээд дуусгая. Цааш нь ингээд яриад байх юм бол бүр ингээд яриад байх юм шиг байна. Окей. Дараагийн ярих зүйл маань Монгол ютуберуудтай холбоотой ховж ив сонин сайхан байгаа. За хамгийн ихэнд ярих зүйл маань болохоор Хончин лавга, Чами, AX-ийн CTS-тэй холбоотой. За тэгээд би болохоор яг энэ нэг бичлэгийг яг Facebook дээр хамгийн эхлээд үзсэн байхгүй. Тэрэн дээр Хончин лавга ингээл нилээн одоо юу гэдгийг дис хийж байгаа нэг бичлэг бол байсан. Тэгээд тэр бичлэг дээр AX-ийн бол хийжсэн юм бэлээ. Би яг тухайн үед яг мэдтгүү байжгаад тэг ингээд яг тэр бичлэг ингээд үзэнгүүтээ надаа энэ охин ямар амар сони ярьдیں۔ Ямар амар хүн рүү ингэж дайрдیں ингээд нэг жоохон тийм одоо юу гэдэг сөрөг сэтгэлтэй эхлээд үтсэн бохгүй. Тэгэд энэ яг юу болсон ингээд эхнээс нь бүх бичлэгүүдийг ингээд дис дараатаагаар ингээд үтсэн чинь яг сүүлд нь ойлгосон. Тэгээд та нартай энэ талаар ярьж өгье. Энэ бүхний эхлэл яг юунаас эхэлсэн бэ гэхлээр 2 сарын өмнө CTS-ийн YouTube суваг дээр одоо ингээд шууд ийм лайв хийдэж шүү дээ. Яг тийм лайваар Хончин лавга болон бас нэг юм хідэн рэпрүүд нийлэлийн бичлэг хийгээл асуулт энтерт хариулж байгаа нэг тийм бичлэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр одоо лайв нь гэх юм уу бүр нийт 6 цагийн урттай зэ. Бүр ингээ 6 цагийн турш ингээл тэрийг асуултанд ингээл хариулаад хоорондоо юм яриад инээлдэж байгаа тийм бичлэг бол бэлээ. За тэр дундуур нь нэг рэпер нь эхнээс Хончин лавгаас асуудаг байхгүй юу. Чи ингээ шимэлий гэдгээ за шимэлий ингээд биш бол чи чамыг гэх үү гэдэг нэг тиймэрхүү утгатай юм асуудаг. Тэгсэн чинь Хончин лавга тэрэн дээрээ болохоор чами бол өстой үгүй шүү гингүүдээ түүмэ гэдэг нэг тийм бичлэг байгаа байхгүй юу. Тэгэд хин ч харсан гэсэн те ер нь бол ингээд жоохон ингээд чамыг эвгүй байдалд оруулж байгаа юм шиг нэг тийм бичлэг бол байсан бэлээ. Гэсэн чинь яг саяхан буюу яг 10 сар гарсны дараа AX-ийн өөрийнхөө YouTube суваг дээр бас нэг юм стрим хийгээд за тэрэн дээр бол яг тэр Хончин лавгагийн тэр бичлэгийг яг үзээд тэнгүүтээ за энэ бол арайч ингэж болохгүй. Чами бол ингээд манаа найз бүр чами ингээд түүмэг гэж ийна гэдэг утгатай нэг юм шүүмжилж байгаа гэх юм уу. Хүнийг бас ингэж болохгүй штэ гэдэг нэг тиймэрхүү утгатай бичлэг бол ингээд стримийнхаа дундуур хийдгээ. Би бас яг тэр стриминг ингээд яг бүтэн үзсэн. AX-ийн яг яагаад тэр лайв дээр ингээд Хончин лавгаар нилээн дайрсан тийм бичлэг хийсэн бэ гэх юм бол мэдээж хэрэг ихнийх нь ингээд тэ хин ч гэсэн найзар нь ингээд тэр бол ингээд түүмээ энтер гэх юм бол хин ч гэсэн уурлна. Хин ч гэсэн найзгаа мөрөн тэ. Хоёр дахь шалтгаан нь болохоор чами руу ингэж тэ түүмээ энтер гिचээд чамигийн ашигладаг аяыг нь яг Хончин лавга өөрийнхөө контент дээр ашигласан байгаад ингээд уурлаад байгаа юм билэ. Тэгэхээр тэрийг AX-ийн яаж мэдсэн гингүүд өөрт ингээд чат ирсэн гинэ. Ингээд энэ Хончин лавга ингээд чамыг чи ашигладаг аяыг нь ингээд өөрийнхөө бас ингээд бичлэгнийхээ урд оруулаад ашигласан байж та сонсоод үзтээ гэдэг чат ирсэн гинэ. Тэгээ AX-ийн шалгаад үзсэн чинь нэрэл яг тэрийг ашигласан байсан гэж аахгүй. Тэгэхээр бас яаж үсэн яхаа нэг уурлахаар байгааз тий найз намар түүмээ энтер гэснэ. Яг тэр найзх нь ашигладаг аяыг нь ингээд ашигласан. Хитээ тэр дуу ингээд чамигийн өөрийнх нь ингэж гаргасан ая дуу биш ч гэсэн одоо ингээд яг ингээд дөөрөөцөн бахаар чи хин ч гэсэн ингээд сонир санагдаж штэ тий. Тэгээд AX-ийн тийм уулж байгаа байдлаар ингээд хийчихэж байгаа штэ лайв дээр ярьчихж байгаа. Тэр нь мэдээч хэрэг ингээд нөгөө хүмүүс катлаад одоо TikTok дээр, Facebook дээр ингээд яваал. Ялангуяа бүр Facebook дээр тэр бичлэг маш ол явсан за. Тэгээд нэг пэйжэс биш бүр хэд хэдэн пэйжэс ингээд явж байгаа бол харагдсан. Миний ингээд яг Facebook дээр өөр ингээд гарч ирээдсэн байхгүй. Тэгээд Хончин лавга юуцсан чами болон AX-ийн хоёулын дөрөв ингээд чат, мэйл бол бичсэн бэлээ. Тэгээд чами бүр сүлд ингээд намайг зүгээр ингээд 50 орхичоо гэж
хэлсэн гэж аахгүй. А бас чами яг тэр AX-ийн руу чи ингээд зүгээр орчихоо битэн дээр ингээд юм хомьяар битэн ингээд хил ам хийгэрээ гэж бол хэлсэн гэсэн. Тэгээд AX-ийн өөрөө нөгөө ингээд найзаагаа өмөрөхгүй л болохгүй юм шиг те. Гэхдээ яг хөө ингээд ойлгож байна л да. Тэгээ тийм учраас тэр бичлэг дээр бол ярьсан гэдгийг бол өөрөө хэлжсэн. За тэгсэн чинь үүний дараа хончин лавга YouTube сувг дээр нэгэн бичлэгийг бол оруулсан байсан юм билэ. Тэр сүүлд оруулсан бичлэг дээр нь AX-ийн дахиад ингээд реакшн бичлэг хийсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хончин лавга яг хөө тэн дээр нэг их тийм гимшсэн шинжгүүтэй одоо нүний түүмэ гэж хэлснээ хүртэл би ингээд нэг амар тгээгүй та хэд ингээд буруу ойлгочихжээ. Би ингээд юулээ нус илүү цэр гараад идэг учраас ингээд ингэсэн юм а гэж ярьсан байхгүй. Гэтэ AX-ийн тэрийг бүр ингээд үнэхээр тод томруунаар бол гаргасан байлээ. Би бас арайч нөгөө юм салавч гаргаагүй байх гэж бодож исэн чинь үнэхээр ингээд салавч гаргасан байгаа байхгүй. Тэгэл AX-ийн бүр ингээд яг ийм салавч ингээд гаргасан байгаа зтэй гэдгийг ингээд нотлоод ярьсан. За бас хонжил авга ийм чат бичсэн. Чамыг бүр ингээд тэн дээр нь бүр ингээд залхаад одоо намайг зүгээр 50 орхичооч гэж хонжил авгаад хэлсэн хэмтчлэн яг одоо баримт нотлохоотой гэх юм уу. Яг тиймэрхүү байдлаар нэг цаг гарны бичлэг бол хийсэн байсан. Сүүлд нь одоо тэр AX-ийн ингээд яг сүүлийн тэр бичлэг орсон гэсэн штэ нэг цаг хэдэн мэ тий. Тэгсэн чинь яг хонжил авга би ингээд AX-ийн хичээн тэр бичлэгийг ингээд үзсэн. Тэгээ би үнэхээр чин сэтгэлээс ингээд чами болон AX-ийн хичээс ингээд уучлахгүй жинаа гэд тийм бичлэг бас ингээд оруулаад өөрийнхөө бурууг бол хүлээж байгаа бичлэг оруулсан байсан. Тэгэд би яг бас өнөөдөр ингээд яг энэ бичлэгийг хийх таарсан чинь тэр бичлэг нь ингээд байхгүй байлээ. Тэгээд устгацсан юм уу эсвэл зөвхөн өөртөө харагдахаар тавьсан юм уу гэдэг юм бол мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан ингэж уучлахгүйсэн бичлэг бол оруулсан. AX-ийн хувьд гэх юм бол яг тэр сүүлийнхаа бичлэг дээр одоо ингээд хончин лавга юу гэсэн ч гэсэн би дахиж бол бичлэг хийхгүй ингээд бодод ингээд босон процесс нэг юм процесс бол болсон гэд өөрөө бас ярьж илээ. За тэгсэн чинь энэ бүхэн дээр дахиад CTS гарч ирсэн. Ягаад гэвэл чинь нөгөө нэг CTS-ийн сувг дээр явж исэн ингээд шууд лайв байсан шүү дээ. Тэгэл яг тэр нөгөө AX-ийн ингээд бичлэгийг ингээ үзэж байгаагаа ингээ реакшн бичлэг бас хийцэмсэн байхгүй. Тэгэл тэнгүүтээ яа одоо бүр өстө нэрээ хонжил аваадтай амар хэцүү гахаа те гэл би бас ингээл урдан залбаахтай ингээд маргаж яхад ингэжсэн төшиг ахтай ингэж яхад ингэжсэн бүр ингээд айгүй хүнд байдалд ордог байхгүй гэд өөрөө яалтчгүй бас юм нөгөөний туршлагатай туулцсан хүний хувьд бас яг тэгэж бол харж илээ. Яг ийм болохыг мэдээд байсан байхгүй. Түрүү бид нар энэ бичлэгийг үзэж байгаа те. Хэлэмж чи буруу байна гэсэн одоо яа гүйл. Тэгэд яг миний хувьд энэ үйл явдал дээр яг эцсийн дүгнэлт юу гэж харж байгаа вэ гэдэг юм бол чамиг бол би бүр үнэхээр ямар бүр үнэхээр ухаалаг охин бэ гэд боддог дээрээ бүр дахиад бүр тэгж утсан байгаа. Дөнгөж 20 гарч байгаа охин байж үнэхээр буур сууртай ухаалаг байгаад та хэд тэгж бодож гинөө. Харин AX-ийн хувьд гэх юм бол бас маш зөв гарч ирсэн байхгүй. Хин ч гэсэн найзыг нь тэгэд одоо тэр чин яг ингээд одоо юу гэмдээ санамсруугаар байж магадгүй гэхдээ баг зэрэг ингээд оромжлол явж байгаа зү. Тэнгүүд ингээд найзаагаа өмөрх нь маш зөв. Тэгээ маш зөв гаргалгаанууд ингэж гаргаж ирсэн ч гэдэм үү те. Бас би ингээд AX-ийг ингэж дуурсанд нь үнэхээр их баярлж байгаа. Хэрвээ дуураагүйсэн бол бас хүмүүс ингээд мэдгүй өнгөрөхч байх магадaltaй шүү дээ тий. Харин хончин лавгагийн хувьд гэх юм бол бас ингээд сүүлд яг энэ хоёроос хоёулангаас ингээд уучлалтгүйгаад би ингээд AX-ийн хичээ тэр бичлэг ингээд бүтэн үзсэн намайг үнэхээр уучлаарай гэд яг чин сэтгэлээс ингээд тий яг бодтоор уучлалт гуйж байгаа нас маш авууштай санагдсан. Энэ үйл явдал яг энэ хончин лавгагийн хувьд бол маш том сургамж болсон байх гэж бодож байна. Цаашдаа ч гэсэн үүн дээр анхаарах бах бас нэлээд олон хүмүүс ингээд хончин лавгаагаас юм одоо үгүй сургамж авч байгаа бах гэх юм уу. Хүний алдаанаас одоо ингээд суралцах маш том боломж юм шиг бол харагдаад байгаа. Тэгэд яаж ч бооцсон ингээд эцсийн эцэст яг үнэн шудраг зөвлөл угаасаа ялдаг. Тийм болохоор бас энийг үзэж байгаа хүүхэд багчууд маань байх юм бол яаж ч ингэ үнэн байгаарэ үнэхээр алдаа гаргасан ч гэсэн тэрийг ингээд яг үннээ ингээд хэлээд уучлалт гуйж чаддаг тийм байгаарэ гэж бас уриалмаар байна. Дараагийн ярих сэдв маань Золбоо ТV-тэй холбогдсон байгаа. Өнөөдөр буюу 10 сарын 15-ны өдөр Золбоо ТV өөрийнхөө YouTube сувг дээр нэгэн бичлэгийг оруулсан. За үүнтэй холбоотойгоор бас Facebook дээр нэгэн жижигхэн ховж гарч ирсэн байгаа манайхаа. Энэ нь яг юу болсон юм бэ гэхлээр 16 настай охины одоо ингэж амийг нь бүрлэгсэн нэг аимшигтай хэрэг гарсан штэ. Яг тэр үеэр Золбоо ТV нэг эмэгтэйтэй хамт ийм одоо харилцан ингэж ярьж байгаа байдлаар бичлэг хийгээд өөрийнхөө YouTube сувг дээр оруулаад тэр бичлэг нь тун удахгүй устсан байгаа. За энэ талаар би бас яг тухайн үед ингэж ярьж исэн. За тэгсэн чинь өнөөдрийн оруулсан бичлэг дээрээ яагаад яг тэр бичлэгийг устгасан бэ гэдэг талаар ингэж тайлбар маягийн зүйл хийгээд ярьж байгаа байхгүй. За тэгсэн чинь яг яагаад устгасан бэ гэхлээр одоо яг тэр 16 настай охины амь насанд хүрсэн этгээд
яг урд нь хэд хоногийн өмнө 32 настай эмэгтэйгийн бас амь насанд нь ингэж хүрсэн гэдэг мэдээлэл явж исэн да. Тэгсэн чинь яг тэр хоёрын яриан дээр тэр 32 настай эмэгтэйгийн талаар нэлээд яригдсан гинэ. Яг тэр бичлэгээ оруулаад удаагүй байжсэн чинь Золбоо ТV-д чат ирсэн гэж аахгүй юу. За тэрнээр нь болохоор наад бичлэгээ ингээд газ устгаад өгөөч ээ. Наад хохирогч 32 настай эмэгтэйгийн ар гэрээхт нь ингээд олон нийтэд энэ талаар мэдээлэх ямар ч юм сонирхолгүй байгаа, олон нийтэд мэдгэдгийг хүсэхгүй байгаа гэдэг чат ирээд за үүнээс гадна Золбоо ТV-тэй хамт бичлэг хийжсэн эмэгтэйд бас яг тухайд ингээд нэлээд хилэн болоодсэн шүү дээ. Наач ингээд улс төрийн холбогдлолтой юмд ингээд дуу хоолойгоо хүргээд явж идэг. Тэ ингээд ийм тим ажил хийдэг байсан, ийм ажил хийдэг байсан. Наач өстө Женкогийн хүмүүс ингээд сошиал дээр ч гэсэн ингээд бөө юм болж исэн шүү дээ. Тэгсэн чинь яг тэр бичлэгнийх нь доор бас яг тэр эмэгтэй ингээд 9 шидээр ингээд хараагаал тэ муухай үг ингээд хүмүүс бичээдсэн гинэ. Тэгэл Золбоо ТV за энэ угаас ингээд цэцэгдаад ерөн дэми юм байна гэж бодоод тэр бичлэгээ устгасан гэж аахгүй. Түүнээс биш ямар нэг одоо цагдаа магдаа ч юм уу дээрээс нь дарамт шахалт ирээд устгасан юм бол байхгүй гэж бол ярьж илээ. За тэгээд яагаад энэ нь Facebook дээр юм жижигхэн ховж үеийг үүсгээд байна вэ гэхлээр одоо тэр Золбоо ТV рүү ингээд бичлэгээ устгаад өгөөрэй гэд нэг эмэгтэй бичсэн гэсэн штэ. За тэр эмэгтэй бүр ингээд дахин чат хийжсэн гинэ. Тэгээд Золбоо ТV ингээд устгацсан гэдгээ хэлээд за тэгээд одоо дахиж ингээд битээ чат бичээрэй гэж бас ингээд яг уу би ингээд тэр чатыг ингээ харангуут нэг ямар ингэж уурж муурсан юм байхгүй те зүгээр л одоо дахиад чат битээ бичээрээ жоохон төвхтэй байна гэд ингээ бичсэн бохоггүй юу. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь ингээд Золбоо Түшиг хоёрын бичлэгнийхэн доор Түшиг бол ингээд бичлэг дээрээч тэр амьдрал дээрээч тэр яг нэг л зангаараа ингээ байдгаа. Золбоо ТV бол нэг тийм од зантай мантай гэдэг ингээд Золбоог юу нь бол жоохон ингээд доош нь хийсэн ийм комент бичсэн байлээ. Тэгээд Золбоо яг тэр өнөөдрийн буюу 10 сарын 15-нд оруулсан бичлэг дээрээ яг тэр эмэгтэйгийн комент чатуудыг ингээд дэлгэцэн бохгүй юу. Энэ эмэгтэй ингээд ингэж намайг ингэж хэлсэн. Гэтэ юу лээ би ингээд хүн чинь ингээд дахин чат ирээд хаа тэрнээс нь ингээд цатгаж болно зүтэй тэрийг илэрхийлж болно зүтэй гэдээ ярьжилээ. Тэгээд яг хамгийн гол ховж болсон юм нь тэр одоо Золбоо ТV-гийн ярьсан тэр Золбоо ТV рүү чат бичсэн эмэгтэй өөрөө яг энэ талаар пост хийгээд гараад ирсэн бохгүй юу. Тэгээд би бүр ингээд Золбоо ТV-гийн яг тэр бичлэгийг ингээд үзээгүй байжсэн чинь миний Facebook дээр ингээд шууд тэр эмэгтэйгийн пост нь гарч ирээд тэгээд би ингээд гайхаад юу вэ Золбоо ТV шинэ бичлэг оруулсан юм уу нэг юм болсон юм уу гэд харж ирсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй болохоор яг Золбоо ТV-д чатлсан тэр чатаа өөрөө ингээд скриншот хийгээд оруулсан байгаа байхгүй юу. Тэгтээ яг миний харснаар бол тэн дээр ингээд нэг амар Золбоо ТV ингээд буруутгаад байх юм байхгүй юм шиг санагцсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй бүр ингээд айгүй их дайраал те. За би яг тэр постыг ингээд та нартаа уншиж хүргий заяа. Гэтэ энэ эмэгтэй болохоор яг тэр чатлсан чатаа оруулсан байжснаа яг тэр чатуудаа бол ингээд устгацсан билээ. Манайхаа энэ дээр нэг асуудал гарлаа. Яасан гэсэн чинь би нэг постыг скриншот хийж авлаа гэсэн чинь ингээд доош ингээд үргэлжилжсэн пост юм байна. Би тэгсэн чинь яг зөвхөн дээдлэх хэсгийг скриншот хийж авсан байгаа байхгүй юу. Тэгээд яг гин хэсгийг нүцэн уншаад өгч идөө те. За энэ дээрээ болохоор за Золбоо ТV бичлэг дээрээ алуурчдыг буруугүй гэх ухааны юм ярьж байна да. Ар гэрээс нь цагтл ирсэн юм байх. За би ч бас Золбоо ТV-гээр яригдчихээ хаха. Энэ яг хов ярддаг хүүхнүүдээс дор амтан байна штэ. 16 настай охины хэргийн талаар тэмцэгч одонгой ураад ярилцлага хийсэн байсан. Ялангуяа хохирсон 32 настай эмэгтэйн талаар хувийн амьдралыг нэрчсэн байсан учраас би хэлсэн. Хохирогчийн ээжийн дундаа ярьж байсан яриаг нь ярьсан гэд ингээд тасарч заяа. Тэгээд ер нь бол энийг ингээд битээ яриа гэдэг ингээд чат бицэн гэж бичсэн байсан. Тэгээд яг энэ постн дээр нь ч гэсэн баахан хүмүүс ингээд хаха angry бол дарсан мэлээ. Тэгээд эцэстээ Facebook-нд ингээд олтгоо болчихлоо. Би энэ нэг постыг үргэлжлэл нь байсан болоо гэхэд харсан чинь байхгүй байгаа хгүй юу. Тэгэд ямар ч тач Facebook дээр 21 мянган дагагчтай бол эмэгтэй байсан. Тэгээд нөгөө Золбоо ТV ингээд нөгөө зургийг оруулчихсан байхгүй бичлэг дээрээ тэгсэн. Зургийг гэж одоо нөгөө чат комментных нь ингээд зургийг гэсэн үг шүү дээ. Facebook дээр яг ямар профайл зурагтай вэ гэдэг нь бол харагдчихсэн. Тэгсэн чинь бас тэрийг ингээд яатсан байсан л да. Зургаас олцсон байсан л да. Тэнгүүдээ ингээд зүгээр бодхоор ингээд жоохон инээдтэй юм шиг заяа. Тэгээд яг энэ нэмэгтэй болохоор биш тэ тэр 16 настай охины хэрэг гэдэг нэг юм групп байгаа гэл би ингээд анханаас ярьжсэн шүү дээ. Яг энэ поста өөрөө тэр групп руу оролцсон бохгүй юу. Тэгээд надад ингээд шууд айгуу хурдан гараад ирсэн байхгүй. Тэгээд хүмүүс өөрлөө ингээд дайраад ангууд тэр групп дээр оролцсон поста устгачихсан байсан, профайл зургаа өөрчилсөн. Тэгээд одоо бүр ингээд энэ пост нь ч гарч ирэх болчихсон байна. Тэгээд яг би ингээд айлал талаас нь бодож байгаа юм л да. Золбоо ТV-гийн хувьд тэ ингээд бичлэг мэтлэг устгачаад тах чинь ингээд өөрлөн ингээд дахин ингээд чатчихэд бол уус амар төвхтэй шүү дээ. Тэгээд ялангуяа тэр олон дагагчтай хүмүүст маш олон л чат очдөг бэлгүү дээ. Тэгэл нэг хүн ингээд дахин бичээд байвал ятаргаад санагдах واخа. Харин ч би Золбоо ТV-г бүр ингээд одоо юу гэдэг
ер нь тийм их цантай гэж боддоггүй байхгүй. Яагаад гэвэл ингээд чат мод бичгээр ингээд хардаг заяа. Би бас ингээд нэг ганц хоёр чат хийчихэд ингээд миний ингээд чат мод нэг хариу өгч ийсэн. За тэгээд энэ эмэгтэй хувьд ингээд харангууд ингээд яг ингээд өөрийнх нь төлөөлтэй ингээд бичлэг ингээд битээ хийнэ бичлэгээ ингээд устгах чад тэггүй бол чи өөрөө ч ингээд асуудалд орно морно ингээд бас ингээд яг сэтгэлээсээ хандсан байгаа байхгүй. Гэтэ эцэст те ингээд хүн ингээд маш их чат ингээд ирээд ядаргаатай байна гэхэд зүгээр ингээд юм бичгэл болчихсон зү тэ. Тэгсэн чинь заавал тэр түвшигтэй хамт байгаа ингээд бичлэгийн доогоор ингээд түвшиг болстой амьдрал дээр өстө зүгээр юм бэлээ. Золбоо ТV бол юм бэлээ гэж бичгэр чинь хэний ч гэсэн дургу хүрэх байх гэж би бодож байна. Одоо хэдүүлээ Монголынхаа YouTube рүүтэй холбоотой хамгийн сүүлийн яриа руугаа орцгоё. За яг одоо энэ жилийн YouTube Champ болох гээд бүртгэлээ хийж байгаа юм билээ. За тэгээд Монголын YouTube рүүд маань нийлж байгаа YouTube Champ гэдэг жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг маш гоё тийм үйл ажиллагаатай болсон байгаа. За тэгээд энэ жил бол яг 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За хамгийн ихний YouTube Champ-ийн аваргаар Grimix тодорж исэн. За 2 дахь жилийнх дээр нь болохоор Chami тодорж исэн. Одоо болохоор яг 3 дахь одоо тэр YouTube Champ аварга тодруулах байгаа. Тэгээд энэ жил яалтчгүй маш олон YouTube-рууд байдаг болсон болохоор үзэгчид дундаас ингэ санал хураалт явуулаад яг хин хэнийг оруулах юм бэ гэдгээ яг тэр санал хураалтаар гаргаж ирж байгаа юм билэ. Энэ нь нас надад маш их таалагдсан. Яг бид бүгд тэр месмеризмын вебээр ороод ингэ дуртай YouTube-руудтэй саналаа өгөх юм билэ. Тэгээд би ч бас YouTube Champ-д орох гэж байгаа гэж сууж бол гоё юм унаха. За худлаа шүү. Тэгээд одоогоор надад ерөөсөө тийм бодол байхгүй байгаа. Угсаа өөрийнхөө одоо хэр зэрэгтэй зиндаага мэдж байгаа гэх юм уу. Тэгээд үгүй хэдүүлээ YouTube Champ ямар хуу болох нь бас амар гоё reaction видео хий гэж бодож ин яг тухайд ингээд гарангуут нь үүнээс гадна яг энэ одоо ингээд бүртгэл ингээд явагдаад байгаа шүү дээ. Ингээд дуртай YouTube рүүдэд ингээд саналаа өгч байгаа. За яг тийш ингээд ороод танангууд миний мэдтгүү бүр зөндөө YouTube рүүд байгаа байхгүй юу. Тэгээд бас надад нэр ингэж яг юм одоо бүртгэл явагдаад ингээд үзэгчд нь ингэж оноо өгөж ингэж YouTube Champ-д орох хүмүүсээ гаргаж ирж байгаа нь маш гоё санагдаад байгаа. Яг л зохион байгуулагчд хэд ингээл яг ингээд мэддэг таньдаг хүмүүстэй ч юм ингэж урилга өгөхгүйгээр те яг ингээд YouTuber болгонд амар гоё боломжийг олгоод байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд аль олон юм үзэгчтэй аль олон тийм YouTube Champ тас ингэж ордог болж байгаа юм билэ. Доор яг дээгүүр явж байгаа YouTube-рууд гэх юм бол RTN жижиг харагдчихсан, IX-ийн харагдчихсан, шиг кончил авгайнэд бол харагдчихлээ. За эхний дөрөвдөр чи хин байгаа талаа та. Тэгээд айгүй хурдан энэ юм бас байран солигдоод лээ. Яг л хүмүүс нөгөө оноо өгөөд байгаа учраас бас хамгийн гоё нь заяо. Тэр нөгөө YouTube Champ ингээд нөгөө шагнал авдаг шүү дээ. Тэгээд яг тэр шагналын сан одоо бүр 4 сая болсон байсан. Магадгүй одоо тэр бүр 5 сая ч болсон байж магадгүй. Тэгээд 4 шаттайгаар яаж 4 шаттай гэх юм уу? Одоо ингэ 4 удаа яхаа одоо тэр YouTube Champ-д орох хүмүүсээ тодруулна гэсэн үг. За хамгийн ихний 7 хоног дээр болохоор 4 YouTuber гарч ирээд 2 дахь 7 хоног дээр дахиад 4 YouTuber гээд нийт ингэ 4 удаа гээд 16 YouTuber-ууд YouTube Champ-д ингэ орох юм бэлээ. Тэгээд маш гоё яваад надад л үнэхээр гой санагдаад байгаа. Тэгээд хинхэ орох нь гэдгээс харъя гэж бодоод байгаа. Түүнээс гадна яг энэ бүртгэлээр хэдүүлээ Монголынхаа YouTube-руудын талаар илүү их мэдэх боломжтой юм билээ. Одоо би жишээлбэл нэг 10 YouTuber мэддэг байлаа. За өөр нэг 5 YouTuber мэддэг байлаа. Өөр нэг нь бүр 20 YouTuber мэддэг байлаа ч гэдэг юм уу те. Тэгсэн чинь яг үндэ манай Монголын YouTube-рууд маш олон юм билээ. Бидний ингээд мэддэггүй YouTube-руу зөндөө байт юм билээ. Тэгэхээр хэдүүлээ яг энэ бүртгэлээс нь ямар YouTube-рууд байдгүй гэдэг бас юм харах боломжтой юм билээ шүү манай хаан. Тэгээд би бас ингээд нэгэнд Монголынхаа ховж үеийг ярьдаг хүний хувьд бас яг энэ YouTube-руудын талаар ингээд жоохон судалж агаад ийм YouTuber ингээд ийм төрлийн контент хийдэг ч гэдэг юм уу те аль болох тэр хүмүүсийнхаа талаар ийм мэдээлэл цуглуулж аваад бас ярих гэж бодож байгаа. Энэ бас нэлээд сонирхолтой байх болов уу гэж харж байна. За өнөөдрийнхөө бичлэгээр иймэрхүү ховж үе сонир сайхнуудыг та нартай ярьж өглөө. Тэгээд та хэд маань таалагдсан бол лайка дараарай. За ер нь бол яг энэ хүртэл үзсэн бол лайка дараарай манайхаа. Лайка бити харамлаарай. За тэгээд subscribe зааж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Таад маань орж дагаарай. Тэгэд ялангуяа энэ пэйж, Instagram бүр илүү идэвхтэй болгомоор байгаа. Тэгээд үүндээ ч гэсэн ажиллая гэж бодоод байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая манайхаа. Баяртай.